За сайн өсгөө өдрийн мэндэ. Сайн байна уу? Сайхан урчж байна уу? За ямар ажил үйлчлэгээ хийх гэдэг зогсчод байгаа лээ. За манайх ер нь бол авра энерги бариацлын төв юм. Тэгээ манай хамгийн нэг онцгой үйлчлэгээ болохоор сэтгэлийг тань тэврий гэдэг үйлчлэгээ байхгүй юу? Энэ багц үйлчлэгээ байгаа юм. Тэгээ сэтгэлийг тэвэрнэ гэдэг бол их тийм содон сонсогдож байна л да. Яагаад нөгөө барай мараа хийжсэн ч яагаад гинтхэн сэтгэл тэврэгч болоо хурж байгаа гэдэг сайн байна. За ер нь бол энэ ажлыг энэ нэрийг бол сайхан өгöd байгаа. Гэхдээ энэ ажлыг бол би ер нь амьдралынхаа туршид хийсэн. За. Тэгээд хүмүүс ингээд намайг зориод ирэхээр дандаа ингэж хэлдэг. Энергийн уналтанд орохоор л таныг боддог, таныг бодоод энерги авдаг. Тэгээ бүр болохоохоор нь хүрээтердэг гэж. Тэгээ тэр хүмүүст юу хэрэгтэй байгаа юм бэ гэхээр шүүхгүйгээр сонсоод тэгээд өөрөө гаргалгаагаа олох хүртэл нь ярилцах тийм орон зай хэрэгтэй байна. Бас нөгөө нэг ээж хүнч бэ, аав хүнч вэ, ер нь ямар ч хүнд нэг ойлгох газар, ойлгох орчин, ойлгох хүн олдохгүй яваад байна гэдэг нь анзаарагдаад байдаг. Яг үүндээ бид нар одоо хэдэн ч настай хүнтэй ямар ч хүйсийн хүнтэй уулзаа чин сэтгэлээсээ ярилцахад бол ер нь бол яг энэ доторхоо уудлах юм бол эхлээд нулимс гарч иж дараа нь инээмсэгэл бий болдог. Тэрнээс өмнө бол ер нь тэгээд жоохон төвхтэй. Гэхдээ энерги онцлогоонд ороход бол манай онцлогооны онцлог нь болохоор нөгөө за мэдээж энергийг онцлно, энерги асуудлуудыг онцлно. Тэгээд тэрэнгүүт эцсийн мөн чанар дээрээ юу болсон мэдгийг хэрэг хайрын хүрд буюу зүрхэн хүрд блоклогдсон яваад байгаа хүн болгоо. Тэгээ энэ юунаас болдгийг гэхээр итгэл найдвараа алдах, за мэдээж гашуудал зовлон туулах, за тэгээд хамгийн чухал нь тэр хүмүүсийн хүүхэд наснд тохиолдсон ялгуурлан гадуурхалт, тийм ээ, ойлгогдоогүй байдал, хүлээн зөвшөөрөгдөөгүй байдал бол хамгийн их нөгөө асуудлуудын гол суурин тэнцээждэг. Тэнгүүд тэрийг нээж илрүүлээд тэрийг засчих юм бол хүн болгон гоё болчих. Тэгээ тэрийг сэтгэлийг тэврийгээд байгаа байхгүй юу? Тэгээд сэтгэл тэврэх бариатор нь ямар хамаатай вэ? Бие махбод тэр сэтгэл бий болсон одоо сөрөг далгис гэдэг юм уу, трам гэж яриад байдаг. Тэр зүйлүүд бие махбод эдгээр илэрж гин үү? Илэрнэ штэ. Одоо нөгөө айдас, гомдох, өвдөх, шантрах бүх үед яа гэхээр бид нөгөө бие авчдаг байхгүй юу? Тэгээ тэрнээс шалтгаалаад ингээ булчингууд шууд таталт өгдөг. Огцон чочингууд хүн чинь дав гээл ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед далд ухамсарт санамж үүсчдэг. Тэгэхээр ийм тохиолдол аюултай шүү, ийм хүн аюултай шүү, ийм нөхцөл байдал аюултай шүү гэд тэрнээс шалтгаалаад дараагийн нөхцөл байдлуудад зөв шийдвэр гаргаж чадахгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ бүх амьдралынхаа туршид бие авчиж явсаар байгаад энэ цээж хумигдаад ирэнгүүт ясны гажгууд бий болоод нөгөө хоёу хөөрнө гэж ярьдэн шүү дээ. Тэр бий болдог. Дотор талдаа юу болж байдгийг гэхээр нөгөө зүрх шахагдаад даралт нэмэгдэж яадаг. Тэгээ мөн уушигны нөгөө нэг багтаамж багасаад амьсгал одоо нөгөө хүчил төрөгч авах боломж багасч яадаг. Иннээс шалтгаалаад өрөвслүүд бий болж яадаг. Тэгээ нөгөө нэг дааврын солилцоонууд ч өөрчлөгдөж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бариа засал энтэй яаж үйлдээд байгаа юм гэхээр далд ухамсар хаана байдаг вэ гэдэг асуултанд ер нь энерги эрдэмтэд хариулсан гэдэг юм булчинд байдаг юм а гэж. Тэр чинь нөгөө түрүүний ярьсан нөгөө булчингийн санамж үүсцэнтэй холбоотой байхгүй юу? Тэгэхээр булчингуудыг сайхан тайвшруулад суллаад ингээд амраагаад өгөнгөт яа гэхээр тэр дундуур явж байгаа цус тунгалгийн систем хийн судлууд чөлөөтэй болоод ирэхээр нөгөө дааврууд хэв юм болж эхэлдэг. Ахаад тэр нөгөө нэг буцаж тэр булчингийн агшилтын рефлекс нь багасчдаг. Тэгээд бариа хийж явах явцдаа тэр хүнтэй ярилцсан, далд ухамсартай ажиллана. За энерги дээр байгаа асуудлуудыг нь гал заслын аргаар шийднэ. Одоо биднэрүүдийн чинь нөгөө гал эрчим тэтгэгдэх хэрэгтэй байгаа шүү дээ. Ил галаасаа холдсон бүгд орон сууцнд амьдарч байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ингээд цогцоор нь хийгээд ирэхээр тэр хүний цээжин тэнийгээд хүн энерги засагдсан нь бүр андшгүй байдаг байхгүй юу? Гоё штэ. Ер нь бол 3 дахь 4 дахь заслаас эхлээл мөрөн тэгшрээд цээжин тэнийгээд хараа нэм харцан зөөлөн болоод тэгээд ингээ хараан сайжраад өөртөө бүр ингээ ярьдаг байхгүй юу? Хараан сайжраад тэгээд бүр ингээ нүүр нь бүр гэгээ татаад гоё 50 ам олон болчдөг. Ямар ч асуудал болж байгаа хүмүүс ерөөсөө 3-аас 4 хоногийн дотор шууд үр дүнгээ үзчихлээ. Яагаад курс эмчилгээ вэ гэхээр тэрийг курс засал вэ гэхээр тэрийг бүр яг ингээд нөгөө дадал зуршлынхын төвшөнд хэвийн болгочих юм бол тэр зүйл нь цаашаага бол хэвээ явчих боломж байгаа. Тэгээд дээрэс нь ер нь ямар ч хүнийг хүн 100% гаднаас засах боломжгүй байдаг. Тэгэхээр над дээр зориод ирж байгаа хүмүүстэй бол би ярилцдаг.
та энийг нь хий, би энийг нь хий гэж ажиллаа угааж авдаг байхгүй юу. Тэгээд цаашдаа би тэр нэг курс заслыг дуусгаад би болж байгаа юм. Цаашдаа тэр хүн өөрийгөө энэ хорвоо дээр олон унахгүй байх, унсан ч хурдан босох, огт унахгүйгээр амьдрдаг хүн гэж байхгүй шүү дээ. Ямар ч төгс төгөлдөр хүн бол унана. Гэхдээ хурдан унаад унж байгаагаа таних нь хамгийн чухал байхгүй. Би унжин шүү гэдгээ мэдх юм бол нөгөө урд нь бол яадаг гэсэн угаасаа л ингэдэг дандаа л тэгдэг гэж шууд унцдаг байсан бол би чи яг тэр лүгөө орж штэ гэдгийг мэдээд өөрийгөө татаж аваа сурчдаг. Тэгээ өөрийнхөө эрчмийг хэвийн байлгаас сурчдаг. Тэгээд сэтгэлийг тэрвэрх нь тэр хүний насан туршийн одоо ингээд тэнцвэртэй аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүртгэлдэг. Дахиж ирж болохгүй шүү. Зайлаар л бараг хөөдөг юм тийм үү? Би ингэж хэлдэг хүмүүстэй. Манай дээр нэг удаа бүтэн ингээ курс засалд явчихаа та. Тэгээд дахиад битгий ирээрээ гэдгийг яг үндэ хэрвээ ирэх болвол сайн сайхан үр дүнгээ хуваалцах гэж эсвэл дараагийн төвшний би ч бас ингээл нөгөө 10 хэдэн жилийн замаар явлаа өдөр болгоно л хөгжиж байгаа шүү дээ. Өөр кейсүүдтэй ажиллаж гин өөрөө ч гэсэн бас туулал дундаа явж гин тэ. Тэгээд өөр шин арга техникүүдийг эзэмшиж гин. Тэгэхээр дараагийн төвшний мэдээллийг авах гэж юм уу те тэр зүйлийг эзэмших гэж юм уу тэгжил ирнэ болохоос ш сапирчлаа гэд энерги засуулах гэж бит ирээрэл гэдэгтэй ер нь тэгээд за авраа онцлогоо гэж бас юм хийх гэдэг юм уу хийдэг юм аа за 12 оноос хойш хийж байсан юм тэгээ тоон зурлаг гэдэг нь ямар учиртай юм тийм хүмүүс авраа тоо ирж адилах юм уу гэдэг харин тийм авраа гэдэг нь юу юм гэхээр таны гарын 42 цэгээс энерги хэмжилтийг хийгээд тэгээ компьютерт оруулахаар таны яг хамгаалтын хийм бий буюу тэр чи ямар асуудалтай байгаа юм бэ гэдг нь уншигддаг байхгүй. Энэ бол тухайн үеийн нөхцөл байдал. За. Харин тоон зурлаг гэдэг бол хүмүүс нэг ингэж ярьж эзэн хичээгээл нь штэ заяан жоохон хичээж болохгүй мөө гэлтэй. Яг үнэндээ хүмүүсийн заяа бол бүр ингээ супер хичээсэн байдаг байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь эзэн өөрөө тэрийг таниагүй яваад идэг. Тэгэхээр тэр заяа чи яаж хичээсэн юм бэ гэдгийг харуулж өгдөг. Хүн болгонд нэг өөрийгөө мэддэг мэдрэмж байдаг шүү дээ. За би ч юм бол ер нь одоо хурдтай одоо сэтгэх чадвар өндөртэй эсвэл одоо би их тайван одоо бусдыг ингээ ангаах чадвартай ч гэдэг юм. Хүн туулынхаа явцад ямар нэгэн байдлаар өөрийгөө танин мэдсэн байдаг. Гэтэл тэр хүний амьдралын үнэт бүр ингээд нандин давуу талуудыг тоон зурлагад байж идэг юм аахгүй юу? Би өөр нэг олон зурлаг зурж сурж үзье. Тэгээд ганцхан энэ зурлагыг л би үйлчлэгээ болгосон. Тэгэхээр эндээс юу гардыг гэхээр таны бүр ингээд маш хүчтэй нандин өгөгдлүүдийг таньж болтгий. Хоёрт өвчин эмгэг амьдралын одоо тий саад бэрхшээлүүд болцшгүй тэр нөхцлүүд бас гарч ирдэг. Тэгэхээр юунаас сэргийлж явах ёстой юугээ өнгөлн тортож явах ёстой юм гэдэг нь тоон зурлагаар гардаг байхгүй юу? Хоёрт нь манай тоон зурлагын одоо нөгөө бусдаас ялгарх гэх юм уу? Давуу тал гэх юм уу? Тэр нь юу юм гэхээр би тэр хүний зургийг зурсан бол заавал араас нь хөөцөлдөж тайлбарлаж өгдөг. Яагаад тайлбарлаад байгаа юм гэхээр урд нь би өөрийгөө маш олон удаа зурж үзээд өөрийгөө ингээл сонины зурхаанаас эхлээд бүх юмар одоо шинжиж явахдаа нэг имерхүүл юм байна гэж бодоод исэн чинь тэр дотор миний үнэт зүйлүүд байсан. Тэгэхээр хүн яг над шиг тэгээ хүлээгээд аваад маш олон жилийн дараа энийгээ танин мэдэх үе гэдэг одоо тэрнээс одоо цаг хугацааг нь хожихын тулд тэр хүний сэтгэл зүй энергийн төвшөнд нь тохируулан өнөөгийн нөхцөл байдалд нь илүү макс төвшөнд нь үнэт зүйлүүдийг нь гаргаж ирж өөрийнх нь л мэдээлэл шүү дээ тий. Тэрийг нь өөрт нь таниулахыг зорддог учраас араас нь заавал тайлбарлаж өгдөг. Тэгээд бас нөгөө эрсдлүүдээс эрт сэргийлж эрт зөв шийдвэр гаргахад нь туслахын тулд бас араас нь тайлбарлаж. Нэг хүнтэй ажиллахад тэр нь хэдэн хугацаа шаардж байна? Тоон зурлагын хувьд бол ер нь бол 1 цагаас 5 цаг болдог. Нэг хүн дээр баг өнчих юм шүү тийм үү? Тий. Тэгээ нөгөө бариатай одоо нөгөө сэтгэлийн тэрвэрлэл мөрөлцийн дотроо бүгд нь багтаж байгаа юм уу? Үгүй. Тоон зурлаг дээр бол тийм байхгүй. Гэхдээ тэр сэтгэлийн тэрвэрий гэдэг үйлчлэгийн дотор чинь тоон зурлаг нь авраа онцлог нь бариа заслан, гал заслан, за тэгээд далд ухамсарын засал буюу одоо ингээ ховс засал гэж нэрлэдэг юм л та тий. Энэ болохоор ингээ ил ухамсарыг нь унтрааж агаад тэгээд далд ухамсар дээр нь тэр нөгөө гачцсан байгаа системүүдийг засаж
өөрөө өөртөө үн цэнтэй хүн байх тэр зүйлийг нь дахин одоо програмчилж өгдөг гэх юм уу? Апдейт хийж өгдөг. Ийм үйлчилгээ байдаг. За тэгвэл танах хаана гэлээ хаягаа хэлээд утсаа хэлчихүүлээсэн хүмүүсээс. Манайх Жоби 72 гэдэг энэ нөгөө Баянзүрх дүүргийн Жоби 72 гэхээр зүүн дөрвөн замын зүүн талд яг Жогийн автобусны буудал дээр ирээл харахад баруун талд нь яаж байгаа. Тэгээд 3 давхарт 5 тоотод байгаа. Утасны маань дугаар болохоор 91 33 56 78 гэдэг дугаар байгаа. Ер нь орон нутгаас маш их хүмүүс зорж ирж байна. Тэгээд олоход их амархан байгаад бас их баяртайгаа орон нутгийн хүмүүс явагдалаас. За тэгээд утасны дугаарыг дахиад нэг харуулчих энэ дээр ингээд байж байгаа. 91 33 56 78. Тэгээд нэг юм хөөлчлөгээ яадаг. Ийм сонирхолтой шинэ газар нээжээ. Тэгээд баяр хүргэе. Ямар ч байсан цаашлих нь ажил үйлс амьдрал ах үйл хэрэгтэн Монгол түмнийхээ сайн сайхны төлөө өргөж байгаа тэр үйл хэрэгтэн одоо бүх амжилтын бүтээлийн дээдийг хүсье. Манай тэгээ одоо үзэгчд маань сонирхож холбогдно хаа гэж найдаж байна. За баярлалаа. Бүх хүмүүст ч гэсэн бас энэ мэдээллийг үзэж байгаа хүмүүст амжилт хүсье. Танд бас амжилт хүсье. За баярлалаа.